Хот тэр чигтээ ос сургуу алга болж амьд үлдсэн ганц охин л нууцыг нь тайлж чадах бол яах вэ? Такуя бол хүлээж авсан л бол ямар ч хүргэлтийг хашааж хамаагүй хүргэж өгдөг хүргэлтийн ажилтан. Хүнч байсан хүргээд л өгнө. Нэгэн өдөр Такуя нууцлаг охин Юкиг алга болсон хотод хүргэж өгөх даалгавраа авна. Юки бол 3 жилийн өмнө ямар ч улс мургүй урсцсан алга болсон хотоос цар ганцаар амьд үлдсэн охин. Такуя Юкиг аван алга болсон хот руу хөдлөгч зурсан газартаа өрхөөс өмнө тэд Тамаши гэх юл бусын биетийн халдлаганд дуртана. Юки ч өөрийгөө хамгаалахаар Акира гэх бие хамгаалагч Тамашиг дуудана. Тамаши нь 3 жилийн өмнө аимшиг тослын үеэр алга болоод дараа нь ямар нэгэн байдлаар нууцлаг юл бусын хүчин чадалтай биет болж эргэж гисэн хүмүүс. Одоо Такуя Юкигийн хамт уг нууцлаг ослын ардах үннийг нууж буй нууц байгууллагууд, аюултай алуурчид болон ослын улмаас амьдрал нь оронгоороо иргэн үннийг илүүлэхийг хүсэж буй олонтойч таарна. Гэвч алга болсон хотод хүрэх нь зүгээр л тийшээ аялах шиг амархан байсангүй. Ойртох тусам тэдний замын хаах шин дайсан, хуйлдаан, эсвэл гинтийн саад бишээл тулгарч урхаас өөр аргууд хүргэгч тэд бууж өгөлгүйгээр дахин алга болсон хотыг зорих болно. Bright Flower Studios-ийн гар үсгийн тоглоомоос сэдвэлсэн Шоумит Тоши 10-10 Такуяч гандан буурахгүй залуу байлаа шүү. Өдөр бүр нэг аним.